Энэ өдрийн өндөг хүргэе пop мэдээний энэ удаагийн дугаар эхэлж байна. Улсын их баяр наадам ойртож наадамтай холбоотой хил ам хэрүү шууган тасрахгүй. Хурдан моргийн комисс хэдхэн хоногийн өмнө Ирлиз Монгол мордын уралдааны дүрм журмын талаар шийдвэр гаргасан нь уяачдын сэтгэлийг гонсоолгосон. Харин энэ удаад уяачдын холбооны тэргүүн нэгэн хүсэлтийг шадар сайдаас хүслээ. Монгол улсын их хурлын дэдрэг, Монгол ардын намын дарга ноён инх болд Монгол улсын шадар сайд ноён хүрэлцэхээс нэгэн зүйлийг хичээнгүйлэн гуйж хувьшсан албан бичиг явуулжээ. Тэрхүү албан бичигт дурдсныг утгачил бас Монгол улсын шадар сайд үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга хүрэлцэх танаа. 2011 онд Монгол болон Ирлиз мордыг тусад нь ялгаж уралдуулах шийдвэр гарсан байлаа. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт Ирлиз Монгол одог ялах журам зөвхөн адууны сервэний өндрийг баримтлахаар журамсан Монголын морин спорт уяачдын холбооны баримталж буй бодлого дийлэнх уяачдын санал хүсэлтэд зөрчилдөж байна. Учир нь Ирлиз болон Монгол одог ялах талаар баталсан журмаа эргэн харж сервэний өндрөөс гадна үйлдвэрлэг байдал буюу гадна хэв шинжийг харгалзан үзнэ үү хэмээн дурдсан байна. Нэрэл үндэ Монгол одооны хамгийн гол ялгарх онцлог шин чанар бол түүний гадаад байдал үйлдвэрийн хэлбэр галбир гэдэгтээ мархан гарахгүй болов. Ноён шадар сайдын гаргасан шийдвэрээр бол нэг л тийм зигзээсэн өндөр сагсчин улбалч маягийн өндөр мордууд тахилдаад авахар болчиход байгаа юм. Монгол морийг дэлхий дээр намхан Монгол мориороо дэлхийн даалыг эзэлсэн гэж айлшилгалдаг шүү дээ. Ийм ч учраас харин жисрэгээр нь төдөн сантиметроос доош сэрөөхүй мордыг уралдуулсваа гэж зааж өгмөр юм. Харин энэ удаа Монголын морин спорт уяачдын холбооны дарга улсын хурлын эрхэмдэд дарга Монгол ардын намын дарга ноён инх болдын энэ хүү шийдвэр Монголын дийлэнх уяачд таалагдсан гэдэгт огтхон зэрэглэхгүй байна. Хэлэхгүй хийнэ хэмээн шууд дайрдаг эрхэм даргын энэ удаагийн шийдвэр тунчиг нүдэ олсон хийлт байсан хэмээн наадамчин олон монголчууд туйлын баяр таваагаа юм шүү. Улсын их хурл дахь ардчилсан намын бүлэг 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа ардчилсан нам Монгол ардын нам хоорондоо эв найрамдалтай байхдаа байгуулсан харилцан итгэлцлэл хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хэлэлцээд хангалтгүй гэж утсан байна. Хамтарсан засгийн газраас өргөн барьсан эдийн засаг нийгэм хууль эрх зүйн чухал ач холбогдолтой хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэхийн төлөө танай бүлэгт олон удаа санал тавьж ажилласан хэдий ч тодорхой үр дүн гарсангүй гэж ардчилсан намын бүлгийн гишүүд үзлээ. Задда ардчилсан намч хаяага хадарч хамтрагчаа хөөж явуулах нь бараг л тодорхой болоод байх шиг. Хадаг барин сүү тавьж хамтын амьдралаа эхлүүлсэн Манангийн засгийн газар ийхүү хагас жил боллоо салж хацах тариад боллаа. Уг нь шинэ үзэгдэл биш л дээ. Сүүлийн хэдэн сонгуул дараалан нэг нэгэ хөөсөн туусан салсан санилсан явдлуудыг тоолоод ирэх болсон. Хайртай дуртай хагацхгүй салахгүйгээ сүр дүүлэнтайгаар илэрхийлж за одоо хамтдаа сайхан амьдрнаа хөө. Үр хүүхдээж өдтэй амьдруулъя. Улс орнооч тэнгэр тултал хөгжүүлээ дэнч одоо. Гэч найжих цаг алдав. Одоо л ханилан сууж хамтан амьдрахгүй юм бол хизээ ханилан суух юм бэ? Цаг хугацаа биднийг хүлээхгүй чамгүй бол бид нар чинь чадахгүй шүү дээ хэмээн олон түмний өмнө амлаж амтын хүний нүдийг орой дээр нь гаргаж байхад л ханилаад хамтраад авдаг. Гэхдээ тэгээд одоо байж байгаа сарай энэ хоёр бүтэхгүй харж л байгаарэ гэж хэлээгүйж хэлсэн л дээ зарим нэг нь. За тухайлбал хэлсээр байтал явдалтай айлын хашаанд очиод буучглаа даа гэж инх төвшин гишүүн бүр нэг мэдсэн юм шиг хэлж байсан юм. Одоо тэгээ яах вэ? Албан тушаал авчил байвал тэр нэр төр сэвдэх хөөгдөж туухтыг тоохоо байсан цаг байна дөө. Ялтаач вүлээ. Буцмал бэрийн тоож буруу үгийг хэн хэрэгсдэг вүлээ дээ. 6 сарын настай эхнэр нөхөрч гэж хаавайлаа хөөрхий. Хөөгдөхөөс өмнө хувцас хамж аваад өөрөө явчихвал ядаж л би чамайг төрүүлж хайсан мэд гэж хэл хүүхдээ хоцрон шүү дээ. Монгол ардын намынх юм байна. Иргэд нийгэмд байгаа болохгүй бүтэхгүй асуудал бүрийг авилгатай тэмцэх газарт хандаж шийдвэрлүүлэх хүсэл сонирхолтой болоод байгаа. Сүүлийн үед нэлээд хил ам дагуулад байгаа авилгатай тэмцэх газар энэ онд хийж байгаа ажлуудаа тайлбарласан. Энэ хурлаас харахад манай монголчууд хямарсан ч юм шиг, хямраагүй ч юм шиг дүр зураг харагдаж байгаа юм. Монгол улс хямарч байна тун удахгүй цалингаа тавьж чадахгүй болсон дампуурлаа зарлахаас аргагүй байдалд ороод байна гэж улсын хурлын гишүүдээс удаадраа мэдээлэл хийцгээж байгаа. За гэхдээ айлаас ирэхээр авдраа уудал гэж нэг үг бий. Ер нь явж Монгол улс хямраагүй юм биш үү? Хямраагүй байж мэдэх тухай мэдээллийг авилгатай тэмцэх газрынхны хийсэн хэвлэлийн хурлаас харж болохоор байна. Тухайлбал хэвлэлийн хурлаас мэдгдснээр зөвхөн 2015 оны эхний 6 сарын байдлаар гихтэл төрийн албан тушаалтнууд улсаас 30 тэрбум 140 сая төгрөгийг эдэд шамшигдуулсан хэмээлээ. За тэгвэл үүнийг жоохон тооцож тооны машин зохиод үзье л дээ. 3 жилийн хугацаанд тэгвэл эднэр нэг их 808 тэрбум төгрөгийг эдсэн байж тарах гээд байна. Зөвхөн элэрсэн л энэ шүү дээ.
Илрээг нь хийж байх юм бэлээ. За тэгээд төрийн албан хаагчлаг тэр бумаар нь урамшуулан шагнасан. Баг хамт олноороо гадаад дотоод руу аялан зугаалж гахаа шувууны мах идсэн. Байр сав худалдаж авсан гэд тоочоод байвал гарын 13 маань хөлийгтэйгээ нийлээж хүрхээргүй шалтгаануудыг энд оруулж тооцоогүй байгаа хэрэг шүү дээ. За тэгэхээр нөхөд минь хямралыг бид холоос хайгаад дэлхийд алт зис нүүрс унлаа гэж хамаагүй хадуурж ориж хашгирч байхаар авдран уудал дотоод нөөц олцоогоо шахвал яасан юм бэ гэж хэлэхээр байна. Айлаас ирээд юухгүй авдран луудал авилгаж түшимтэй хазаарлаж тэгэнд нь л орвол татвар төлөгчтэй мөнгийг зарцуулах ёстой юмд нь л зарцуулчихвал энэ аймаар хямралын хатны манга байгаа ч юм уу хэмэдлээ. Сансрын туул жимпангаас Баянцэл үйлчлэгээний төв хүртэлх энэ хэсэгт 60 гаруй цэнгэний газар үйл ажиллагаа явуулж үдэш бүр цагаа хэтрүүлэн ажиллаж олшин суугчдын амар тайван байдлыг алдагдуулдаг. Энд Баянзүрх дүүргийн 3 дугаар болон 7 дугаар хорооны иргэдийн хүсэлт санаачлах цагдаагийн байгууллагаас гаргасан судалгааг үндэслэн Баянцэлийн гудамж сансар үйлчлэгээний төвийн орчимд байрладаг баар цэнгэний газруудын үйл ажиллагааг зогсоох хаах шийдвэрийг Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хотын мэрт уламжлахаар болсон байна. Ягааны гудамж гэдэг шиг бүхэл юм нэг дорой холцорчсон нэгэн газар нээслэл вэ. Тэр нь сансрын Баянцэл дэлгүүр хавийн газар. Хүн бүр мэдэн дөө энэ газрыг нийслэлийн бүхэл шоучин гайрээчин гаруу цуглардаг газраа хөгж. Захын бацаан хэлэн шүү энэ тухай. Зунч бай, үйлч бай, гэгээ дасар үг уюу хөгжим ханган хүлчүү согтуу залуус бүсгүүчүүд багшран шавж холхин сэлгүүчд зодоон зохион агсан согтуу болдог энэ хүү газрын ойр тойрныхан шүүн унтаж амарч чадхаа байснаар орохгүй хүүгчүүхтэй оройчхол юм бол наашаа зүглээд ирэггүй шүү наагур аргалаад хоноорой гэх болтлоо төгшүүр давтсан газар юм. Уг нь үндсэн хуулийн зааснаар бол Монгол хүн амгалан тайван амьдрах хэрэгтэй л дээ. За гэвч энэ хавийнханд бол юун гоё гэдэг шиг үндсэн хууль мөл хамаарахгүй болчихсон газар юм. Ямар сайн дал Баянцэлийн хажууханд байранд ормор гэж харааж байх вэ? За тэгсэн ашгүй энэ хавийн иргэдийн насаараа мөрөөдөж байсан хүсэл нь нэгэн биелэх бол та бурхан өршөө гэж. Энэ хавийн 3-7 дугаар хорооны иргэдийн удаа дараагийн хүсэлд гуйлт гуйшралт цагдаагийн байгууллагын судалгааг үндэслэн Баянцэлийн гудамж сансар үйлчилгээний төвийн орчимд үйл ажиллагаагаа явуулдаг баар цэнгэний газруудын үйл ажиллагааг зогсоох саналыг тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцжээ. За ингээд иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс гаргасан саналыг нийслэлийн засаг дарга Батүлд уламжлахаар болжээ. Баянзүрх дүүргийн 3-7 дугаар хороодын нутаг дэсгэр буюу сансар үйлчилгээний төв орчимд 23 ширхэг, Баянцэлийн гудамж дагуу 37 ширхэг аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж ариг согтууруулах ундагаар үйлчилдэг юм байна. Километр өрхгүй газар 50 гаруй, 60 шахам тиймэрхүү газрууд ялаас уухцаагүй битүү шигсэн байна гэд бодохоор гизүүтэй хэцүү. За ингээд хэрвээ дээд удирдлага болох Батүл даргын баг зөвшөөрөөдөх юм бол тэрхүү Үмэн самууны голомчох болсон орчин газрын дуруу чихнийг юм амарч арихгүй амар тайван хороолж насан туршдаа амар сайхан дажрах боломжтой болох юм гинэ. Харин одоо Үйл даргын баг батлаад өгөхийг л хүлээе да. Нэгэн цагаан өдөр Төмөн олонний нүдэн дээр нэгэн цагдаа бүсгүй хүнийг зодож нүдэн машиндаа суулган авч явж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж олонний дургуутлыг их хүргэлээ. Төрийн дүрмт хувцастайгаа араатай шиг авирлсан энэ байдалд хэн хариуцлага тооцох вэ? Төрийн сүлдэндээ тангараг өргөн Төмөн олонныхаа аюулгүй байдлын төлөө төрсөн биеэ алдартал зүт хүчиртэй цагдаа нар маань нэг л болж өгөхгүй байна. Дээгүр цолтой хурандаа нар нь дээд удирдлага сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан л гин энэ тэнд хүн дайрч аллаа л гин. Бурхны номоор бол буруу хөл дээрээ босчихсон гэмээр хил ам тасархаа байлаа энэ газар. Шил дараалан гарсан энэ мэд таагүй хөргүүдийн дуйлаан шуган арай гэж намдамраа идэж байтал харин гэгээн цагаан өдөр гэрэлтэй шар нарны дор төрийн хувцс форумтойгоо Төмөн олонны нүдэн дээр биерхүүч гэж ихтэйхэн нэгэн цагта бүсгүй хүнийг зодож нүдэн машиндаа суулган авч явж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж олонний дургуйслыг тунч ихээр хөтлөглөө. Энэ талаар тодруулах гэсэн сурвалжлах сэтгүүлч зөндөө олон байгаа ч дургуйд хүчгүй гэж тэрөө дүрсвчлэг чанарын шаардлага хангахгүй байна гэх шалтгаар төдийлөн хайхгүй байгаа гэх. Арайлдын дүү улаан цагаандаа гарч гисэн юм шүү энэ цагдаа нар чинь. Олонний дунд бүсгүй хүнд гар орч байгаа юм чинь бусд хүний бол ёстой яаж чадах нь ойлгомжтой гэх харамсал дүүрэн комментууд араасаа хурж байна. За тэгээд мэдээж араас нь хараал зөвхөл дагах нь ойлгомжтой. Миний цагдаа намайг хамгаалнаа гэдэг үг байдаг ч энэ мэт болчимгүй үйл явдлуудаас болоод тэрхүү гоёмсог сайхан үг айл хэдийнэ шавартаа хутгалдаж шал арчаад дууссан. Намайг хамгаалах ёстой цагдаа нь машинаар дайрч хөнөөж гудамд байрж авч эрэм хүүс ялахгүй зодож дарга зэрэгтэйгээ нийлээд сай дарга нартаа зохиомол хэрэг тогсон гэд бичээд байвал дуусахгүй чагсаалт хөрөгшинчтэй. Яан болчимгүй зантаа богинохон бодтой цөөн хідэн цагдаагаа нараас болж Төмөн олон ардынхаа төлөөгч төрийн сүлдэндээ тангараг өгсөн Монгол цагдаагийн алдар нэр хүнд сэвтэж гүйцлээ. Бодооч сэтгээчээ та нар минь. Ард олон бид чинь та нарт л итгэхгүй юм бол хэнд итгэж хүнд хэцүү үед гар сарах хэлээ дээ. Даанч яав да халаг минь гэж.
Хот мэдээтэй хамт байсан үзэгч танд баярлалаа.